сүлт зээрийн тухай. Хар сүлт зээр нь Монгол орны говь, хээрийн бүсэд амьдардаг ховор үзэсгэлэнтэй амьтан юм. 60,000 тоо толгойтой гэрч бүсгэгдсэн түүний бие гуайлаг, хөл урт, хурдан гүйх чадвартайгаараа онцлог. Судлаачдын донд гоёмсог амьтан гэж яригддаг. Хар сүлт зээр нь ихэвчлэн цөөн тоогоор 5-аас 10, 20-оос 30 тоогоор сүргээр амьдардаг. Нүүдлэн бэлждэг амьтан бөгөөд говийн цүлжүү хээрийн аглаг, өвөс, баглуур, бударган, таан зэрэг ургамлаар хооллохыг хуурай ширүүн уур амьсгалд дасан зохицдог амьтан. Ус баг уудагч ургамлаас шаардлагатай чийг авч чаддаг. Энэ амьтан маш соргог, болгоомжтой зан ааштай. Аюул мэдрэх үедээ маш хурдан гүйж, дайснаасаа зүхтэж чаддаг. Зарим үед цагт 55-аас 62 км хүртэл хурдалж чадна. Хар сүлт зээр нь ихэвчлэн 6-аас 7 сард төлөлдөг ингэхдээ нэг ишиг юм уу? Зарим тохиолдолд 2 ишиг гаргадаг. 2-оос 3 долооног эхийн сүгээр хооллоно. Бэлчээрийн менежер хэмээн нэрлэгддэг хар сүлт зээр нь идэж тижэл хоол хайн хэдэн 100 км газрыг ажралгүй туулж чаддаг байна. Ингэхдээ хөрсийг сэргэжүүлэхээс гадна хорглон газарт бордоо болон шингэж өвс ногоо ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Хамгийн гол дайсан нь чон юм. Мөн өндөр чанартай мах арсыг нь ашиглахын тулд хулгайн анчид ихээр агнадаг. Сүүлийн жилүүдэд хар сүлт зээрийн тоо толгой багасах хандлагатай байгаа тул хамгаалах шаардлагатай болсон. Хүний үйл ажиллагаа, ан амнуур, байгаль орчны өөрчлөлтөнд тэдэнд сөргөөр нөлөөлж байна. Иймээс хар сүлт зээрийг хамгаалах, амьдрах орчныг хадгалах нь бидний чухал үүрэг болоод байна.